За бүгдээрээ хай манайхан тэгээд өнөөдөр болохоор 12 ангитай анимыг товчлоод бүтнээр нь ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. Тэг ярьж эхлэхээс өмнө та нарт гоё мэдээ дуулгая. Миний энэ өмссөн байгаа аними хүүдийн мэдээж хаана зардгийг та нар мэдж байгаа. Манай хамтдаг Kero Store маань агуулгах чөлөөлөх хямдрал зарлаад 14 хоногийн хугацаанд бүр супер сейл зарлжээ. Тэр нь юу вэ гэхээр та бүхэн өөрсдийнхөө одоо дуртай аниме загварын ийм дотортой хүүдийг худалдаж авсан тохиолдолд 3 төрлийн бэлгэнээс авах боломжтой. Нэгдүгээрт аниме төлхүүрийн осор. За хоёрдугаар болохоор 50-50 ширхэгтэй аниме стикер. За гуравдугаар болохоор ширээн мөрөн дээрээ тавьчихаар амин хөөрхөн аниме shadow box-ыг ингээ гурвуулангийн бэлгэнд авна гэсэн үг. Хамгийн гол нь энэ доктортой хүүдийн шүү манайхаа. Тэгээ энэ болохоор хавар намрын уйлралт тэгээд зуны орой морой өмсгөд айгүй гоё өөртөө size майзаа сонгоод авч болно. Тэгээ 14 хоног үргэлжлэх учраас манайхаа яарад тэгээ 3 бэлгийн өнгөө аваарай. Тэгээ бүгдээрээ гоё анимег үзцгээе. За хай зүрхнүүд минь 2026 оны өвлийн гаргалтын нэгэн сонирхолтой аниме болох Үзэсгэлэнт Өвчшийн саранг бүрэн ихээр нь ярьж өгөхөөр бэлдсэн. Шууд эхэлцгээе. Хэрвээ чи эмэгтэй хэрнээ бусад хүмүүст ханхуу гэж дуудулдаг байсан бол яах байсан бэ? Яи бол ахлах сургуулийн сурагч. Ер нь их тусархуу, сайхан сэтгэлтэй. Гаднах төрхөн нэг тийм кул, өндөр сайхан бие, бүдүүн баргил хоолойг түүнд заяажээ. Гэхдээ эмэгтэй л дээ. Октод Яиг эрэгтэй гэж их андуурдаг, өөрөө ч үүндээ дасцсан, сургуультай ханхуу гэдэг хочтой гэж бодчих. Эмэгтэй гэдгийг нь мэдсээрээ жил октод татагдаад бэлэг сэлтээр булуулах нь наад захын асуудал. Октодын дунд од ханхуу Яигийн амьдрал нэг иймэрхүү. За тэгээд тамирын хичээлдээ орох гэд явж байтал эгц дээрээс нь цагаан өстэй энийг л ханхуу гэх бахта гэмээр залуу бууж ирж мөргөлдөөд энэ залуу нь Яиг харснаа пуа чи ямар царайлгийн эрэгтэй юм уу гэж асууж хамаагүй биед нь хөрснээс болоод Яи нилээн тухгүй мэдрэмж аваад л яваад өгчнө. Хичээл дээр нөгөө залуугийнхаа бүдүүлгийг нь гайхаад бодлогошроод байж л ангийн охтууд нь орилолтоод л чарлалдаад л ханхуу ичимура явж гин гэлээ. Сонирхоод харсан биш нөгөө бүдүүлэг залуу. Ичимурач Яиг хамт явж байгаа нөгөө хоёроос асуусан биш. Эмэгтэй гэдгийг нь мэдээд шок. Угаасаа шууд бие мэдэн хүрээд эвгүйс тэгтэл төрүүлсэн штеп. Орой болж Яи дэлгүүр ортол нэг согтуу ах кас чин дагсан тавиад гайвуулж гин. Авардаг баатар болоод хамгаалсан биш. Яг цохиж авах гэж байхад ханаас ч юм Ичимура гараад ирсэн Яиг хамгаалаад нөгөө согтуу ах цохих гэсэн чинь иймэрхүү байрлал авцсан ах хүүтэй үзэл үзээл гэж гин. Ичимураг хамгаалснаас болж манай охин жаахан шохоор хостой. Тэндээс гараад хоёулахнаас савлуур дээр сууж Ичимурач Яиг нэлээд сонирхоод хэдгэдэн асуулт асуугаад амжина. Яиг байн ханхуу гэж дуудулдаг талаар сонсоод тэгвэл би чамайг тэврээд хүү яах вдэ гүнт чиг тэвэрч өгмөөр байна гэснээр шууд тэвэрчтیں۔ Яи мэн анх удаа эрэгтэй хүнд тэврүүлж байгаа болохоор бүр гайхаад сандраад гэрлүүгээ гүүгээл явчихна. Маргааш нь хичээлдээ орох гэд явж байхад чи нүүр тулж ирээд өчигдөр яагаад явчваа? Яг үндэ би чамайг маш их сонирхож байна гэх үгийг хэлдэг. Яи бол тоглоод айл гэж бодож байгаа. Учир нь ханхуу гэж насан туршдаа дуудулж байсан түүний хувьд анхудаа бүр сургуулийнх нь жинхэнэ ханхуу нь өөрийг нь эмэгтэй гэдгээр нь хараад цаашлаад өөрөө эрэгтэй хүнд нилээн таалагдсан гэдгээ бодоод болохгүй. Энийг харалтаа өдөр анги дээр нь хамт хоол идэх гэд хүрээд ирэх жишээний Яигийн гэрийнхэн Карины газар ажилладаг учраас өдрийн хоол нь Кари. Ичимура хайрын энгийн талах идэж хоорондоо илдэг зүйл ярилцсаар гинтэл Ичи Яигийн зангианд зөөлөн хүрснэ. Өөрийнхөө мэдрэмжээ үнэхээр ойлгохгүй байна. Чамайг илүү их мэдхийг хүсэж байна гэл амар сериосны болцсон байж итл найз нь ирээд андаа чи өнөөдөр 3 дугаар ангийн Кикукава гэдэг амар хөөрхөн охинтой хичээл тараад уулзна гэд хэлсэн биз дээ гэж авдیں۔ За энийг нь сонсоод Яи мэн зүрхэн зүсэгдэх шиг болж иймэрхүү асуудалтай намайг дахиж оролцуулах хэрэггүй гэл нэлээд урам хугарсан байдалтай гомдоод явчихна. Замдаач би ч нэрээ тэнийг ам тийм дөө нэрэл өөрийгөө хөөрхөн гэд хөөрчлөө охин болгонд хийсэн хурамч үгэнд нь яг итгэхээ шахлаа гэж л бодоостой. Яи гэрэнхээ ажилуулдаг Карины газар заваараа ажилд юм байна л та. Хүмүүс ч их л найрсаг ханддаг юм байна лээ. Тэгсэн чи чи нөгөө далдаг найстайгаа хүрээд ирдیں۔ Яаж болсон гэхээр Яи өдөр хоолны саваа ширээн дээр нь мартсан. Тэгээд тэр савн дээр нь Кариныхын газрын хаяг нь ойлгомжтой байсан болохоор савыг нь хүргэж өгөнгөө найз нь Карин дуртай болохоор идэхээр ирж л дээ. Найз нь бол хоолоо идчихэд л яваад өгч байгаа. Харин Ичи унтаад үлдсэн юм. Тавга хурах гэтэл гар маранд нь хүрээл хідээс тарах юм. Хүргээд үгүй гэдг юм байна. Энийг нь аав нь сонсоод бүүн баяр. Миний охин одоо тарсан дээр гэд бараг л хөөгөөд явуулцдаг шүү.
Замда бас нөгөө охинтойгоо уулзсан уу гэж асуугаад амжилтгүй яах вэ? Яг үнэндээ анханасаа л Ичи тэр яриад байгаа охинтой огт уулзна гэж төлөвлөөгүй, зөвшөөрөөгүй юм байна лээ. Түүнээс илүүтэйгээр Ёид ямар нэгэн байдлаар төвөг удаж байгаа бол уучлаарай гэсэн ч манай охин бол үгүй чи төвөг удаагүй гэл яг гоё контакт үүсэж байтал асгарт л бороо орчлаа. Манай хоёр чинь Google нэг баян айлд ороод ирд юм байна. Тэгсэн чинь Ичи чинь нилийн баян одоо байгаа гэр нь өвөөгийнх нэж таардаг. Норсон хувцас сольжих гээд өөрийнхөө хуучин хувцас өгсөн чинь бүр зохиж байна гэж байна лээ. Ичиг маш баян учраас сурагчид найзлах гэж наалдан ойртон нөгөө хичээлээ тараад уулзъя гэдээсээ охин ч гэсэн тэр хүмүүсийнх нь нэг нь хөрөнгөнд нь болдог гэсэн үг. Тиймээс Ичи сургууль дээр нэг их хүмүүсийн харанд өртөхгүй даруухан чимээг үхэн оршихыг хүсдэг талаараа Ёид ярнаа. Гэхдээ тэгэл юм ярьж байгаа л энэ нэг амьтны зүрхийг зогсоох шахан үйлдэл хийгээд азар ааван залгаж аврагдаад байгаа юм да бараг л. Борооч зогсож гэрлүүн хөргөж өгөх гэтэл замынхаа тал хүртлээ хөргүүлж гин. Ичи тэгээд Ёид жинхэнэ нэрээ хэлснийхээ дараа би чамд хайртай гэдэг үг арай биш ч ихсэн чамд татагдаж байгаа мэдрэмж нь энэ хүүхдээ нилээн дөхөх юм шиг байна гэд явцдаг. Яа гэдэг байгаа юм бэ те? Найзууд нь ёо ханхүүтэйгээ үерхэл өстө гал юм болондоо та хоёрыг харахаар өстө хайр гэл их л дэмжиж байгаа ууг нь. Гэхдээ бусад охид бол тийм биш. Ичи чи одоо тийм хачи эрэгтэй хүн шиг харагддаг охинд дурлаад өглөө юу? Зүгээр бид нартай л хөвгөлтэй л да гэл айгуу дураараа. Ичиж та нар над царайгаа хардаа үнэн хачин харагдчихин гэдэл 5-0. Цаадагч чинь найзууд нь хүртэл үдийг хүртэл болцож байсан охтоос чинь шал өөр таав штэ. Яагаад тэр ханхуугээд байдаг охиныг сонирхоод байгаа юм гэсэн чинь what? Та нар харин яагаад тийм үзэсгэлэнтэй төрхийг сонирхгүй байгаа? Бүх зүйл нь нууцлаг, наандаж хувцас тайлахаараа ямар харагддаг бол гэж бодохгүй байноу гэдээ. Нөгөө хоёр нь андаа сонирхох биш чи чинь худлаа гаж хүсэлтэй юм байна гэд нөгөөх нь уурлаад хичээлээ таслаад явцсан. Ёй харин өглөөнөөс хойш халуураад эмчийн өрөө ортол Ичи сууж ийн. Гяс хаалгаа хагаал зүхтах гэсэн чинь нөгөөх нь бүр санаа тавиад ус мус өгөөд сүултээ халууныг нь бууруулад өгье гэд хөвтөж байсан. Орон дээр нь асуухгүй хөвтөж интер. Энэ нэрээ халнаа тийм. Тэгж жагаад за намайг зүгээр муур гэ бодчих гээд бүр хоёулаа хамт нам унтаас гээ. Аль хэдийн хичээл нь тарчсан болохоор хүргэж өгөхөр олж ийн. Найзууд нь унтчихт нь ирсэн бололтой. Гал найзаа маргааш яасан ярьж өгөөрэй гэд захиа үлдээсэн байдаг. Харих замдаа Ичи юу гсэн гэж ёй би чамд амар татагтаад байна. Хоёулаа магадгүй хувь тавилангаараа учирсан байх. Үнэхээр энэ хувь тавилан мөн үгүй юу гэдгийг шалгаж үзээд үерхүү гэснээр ёй юу ч бодлгүй шалгаж үзье гэд манай хоёр үерхээр боллоо. Одоо ч гоё юм болно доо. Хамгийн амар нь ёй энэ үгийг зүгээр л юм бодохгүй хэлсэн ч гэсэн ингээд шууд үерхэн чиний даанч бодсонгүй. Тиймээс их л шоконд ороостой. Хамгийн гол нь Ичитэй үерхсэн анхны өдрөө л эмгтээлэг төрхөн ил гарсныг нь найзууд нь анзаарсан. Ичи мэн харин найз охинтой болсон гэсэн шиг дураараа анги дээр нь ирэх жишээний. За тэгснээ ёй мэн найзуудынх нь хажууд үерхлийн нөхцөл гэрээ энэ төр уншаад эхэллээ. Туршилтын байдлаар 1 сар л үерхэн энэ хугацаанд гарнаас хөтлөхгүй, тэрвэрхгүй, хүрхгүй бас өөр хин нэгэн сайн болох юм бол шууд гэрээгээ цуцлан үерхэж байгаагаа дотны найзуудаасаа босод хүмүүсээс нууцлан гэсэн дүрэн маягийн уншиж өгнө. Ичиж зөвшөөрдөг. Ингээд ханхуу нар үерхлээ гэж. Лаг царайлаг залуутай үерхсэндээ итгэж өгөхгүй. Юу ч гэсэн манай хоёр амралтын өдөр болзоонд явахаар болж байгаа. Тэгсэн ёй карта амралтын өдөр болзоондоо ирэхдээ сургуулийнхаа дүрмтдээ хөөх юм яг үндэ юу өмсгөө мэдгүй сандраад ганц бие дэвтэйхэн хувцаа л өмссөн юм шиг байгаа. Эхлээд хувцсны дэлгүүр орж янз бүрийн хувцснууд өмсөж үзчихэд замаараа амттаа авч идээд хүүхдийн парк дээр хоёулахнаа ярилцсан. Ёй Ичиг харах төдийл улам их татагдаад дурлаад байгаагаа өөрөө ол мэдээд л байх шиг. Орой болж хамт ядаж хоол идэг гэсэн ч Ёйгийн хоолны газар нь ажиллах хүн дутаад энэ хүрээд болцоо нь л өндөрлөж байна. Хүргэж өчөөд Ичи явах гэсэн чинь аав нь гарч ирээд хүүшээ дээрийн бой мөн үү? Арай манай охинтой үерхэд байгаа юм биш үстэй гэд нөгөөх нь тийм ээ гэж хариулаад юунд нь олсон гэсэн чинь зүгээр л гадаад төрх үерхвэл өдөр болгон харж чадна гэд мэдрэмжгүй хариулснаас болж ёй уурлаад хаалгаа тас хаагаас гэ. Маргааш нь сургууль дээр ярилцах гэсэн ч ёй уурлаад болтгүй. Ер нь олно штэ. Ичи ёйд одоохондоо тийм ч амар сайн биш байгаа. Харин ёй маш их татагдаад бараг л хайртай болсон байгаа аахгүй юу? Гэртээ ирээд дүнгчүүл туршилтаар үерхэж байж арай л малцан гаргачлаа гэж бодоод маргааш анги дээр ирэхээр нь уучлалтгүй гэж бодсон ч нөгөөх нь байдгүй шүү. Ямар сайндаа өөрөө очиод уушлалт гуйх гэсэн чинь Ичи бас хүлээсэн юм уу яасын дотроо ол баярлсан баха.
Тэгээд яагаад анхны болцсон дээр хамт хоол идэн гээд идэж чадаагүй бараг дахиад болцохоор боллоо. Хоолоо захиалах гэдэж идэл даргаасаа хоёр найз нь ирээд бүр эмхтэй анхууг ойроос харж байгаагүй юм байна гэснээ учир утгагүй ширтээд болтгүй. Ичи чааваас эвгүй байдалд оруулахгүй гээл хажууд нь суугаад гаран дээр нь гараа тавьсан биш уулмал ичиж сандраад хэцүү л харагдчихэв. Мэдээж хоолоо амттай байсан эсхийг ч мдээгүй нэг мэдхэд л дууссан. Нөгөөх нь би ч амт сайн эсхийг яг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Тийм болохоор үнсчихүү гэл яг үнсхийн даваан дээр болсон байдیں۔ Гэхдээ манай хоёр эцэст нь хөтлөлцөө далахдаг болсон. Яи гэртээ ирээд тусанд орж явахтаач хөтлөлцснөө бодоол игчтэй ичигийн талаар баг саг яриад хөөхөн. Маргааш нь сургууль дээр таарсан ч зовхцаар өчигдөр бараг л үнсэлцэх шахсан тэгээд гэртээ харин хартлаа хөтлөлцсөн болохоор ичээд болтгүй. Ичиж энийг нь анзаараад бариад л авна. Тэгэл би чиний хүсэхгүй байгаа зүйлийг хийхгүй. Чамайг дахиж үнсэх гэж оролдохгүй гэдэг. Яг үндэ яа инээ хүсэхгүй байгаа юм шиг л дээ. Тэрийг ойлгуулах гад ичиг татсан чинь найзууд нь дуудаад үгээж бүрэн хэлж чадахгүй явцдаг. А яг энэ үед ичи наана бүр юу ч болоогүй юм шиг харагдаж байгаа ч зүрх нь хүчтэй цохилж яг дэлбэрэх гэж байгаа юм шиг л болж байгаа. Учир нь ийм догдлох, сандрах, баярлах гэх мэт мэдрэмжүүдийг эмэгтэй хүнээс ичийн анх удаа мэдэрч байгаа. Өмнө нь үргэлжлээсэн охтуудаа бараг л хайртай байгаагүй. Тэрийгэ ч мэддгүй байсан гэх юм уу? За. Зүгээр ийм байхтал болох юм байна гээл зүнгөөр нь орхичдаг байсан гэхүү дээ. Харин Ёыг харахаар л бодох бүрт цаанаасаа л аз жаргалтай мэдрэмжүүдийг мэдэрч эхэлсэн байна. Ёй ч ялгаагүй. Байнга ханхүү гэж дуудулдаг тэрээр анх удаа эмгтээлэг байдлыг нээж өгч түүнтэй ийдэг зөөлөн харьцаж байгаа хүн нь гэрээгээр үрхэж байгаа ичи өөрөө бараг л дуралчаад байгаа л та. Энэ бүхнийг бодсоор ажил руугаа явж идэл нилээн дог залуутай таарч байна. Тэгсэж эдний ажилуулдаг газарт цагийн ажилтнаар орж байгаа залуу байдаг. Дог залууг маань Ооши гэдэг бөгөөд нэр нь угаасаа л бараг ханхүү гэсэн утгатай болохоор хүмүүс ханхүү гэж дууддаг юм байх. Ёй ямар дэжгүй даам шиг вэ гэж бодоод бас амжаад байгаа юм. Гэхдээ л ичиг яаж гүйцэхвдээ те. Удалгүй болох зуны фестивал руу Ёйг ичи хамт явахаар урьна. Цаадхан ч үүнийг нь хүлээж байсан мэт догдолж хамтдаа алхахдаа хөтлөлцөх тэр мэдрэмжээ хоёулаа л нууж чадахгүй. Найзууд нь ч манай хоёрыг хамт зуны фестивал руу явах гэж байгааг мэдээд өмнөөс нь баярлж байна. Харин Ёй Юката огт өмсөж байгаагүй болохоор өмсмөр санагдаад ажлынхаа оожоогоос асууна. Гэхдээ асуухдаа би бишээ манай найзын таалагддаг залуу нь зуны фестивал руу хамт явъя гэд надаас асуусан юм аа гэд хэлждэг. Оожи хариуд нь эрэгтэй хүн өөртөө зориулж хувцалсан болохоор гарцаагүй баярлах л ах. Хамгийн гол нь сэтгэлштэй гэж ярилцаад байж хат манай ичи найзуудтайгаа кари идэх гээд ороод ирлээ шүү. За орж ирсэн даруйдаа шин цагийн ажилтан караад нилээн л ярихаа ажиглаастай. Ядж яхад хажууд нь нэг тийм илт хартахаар хандлага үзүүлээд байсан болохоор харталгүй яах вэ? Сүүлдээ нөгөө хоёр чинь муудалцаад хардаж байгаагаа хэлэлгүй яах вэ? Найзууд нь хүртэл ичиг эмэгтэй хүнийг анх удаа хардахыг нь харсан болохоор үнэхээр л Ёйд хайртай болцсон юм байна гэдгийг нь анзаарчдаг. Чамайг хардаад байна гэсэн үг сонсоод Ёй хичээл дээрээ ч олигтой төвлөрч чадахгүй алдаа гаргаж арай гэж нэг юм ганцхан ширхэг хийсэн аяган белууга ичид өвөнгөө эвлэрэй гэж бодоод хамт тарихаар болоод тэгээд дахиад нөгөө Оожигийн талаар ярилцаж байгаад муудалцаанаад юм. Ядж яхад нөгөө зуны фестивал нь болох гээдэг хоёр талд эвлэрч чадахгүй байгаадаа стрессээр. Үзэгдэл солигдоход Ичимурагийн өмнөх үерхэж байсан охтын талаар гардгаа. Ичи өөрөө биш дандаа охтууд төрүүлж сэтгэлээ хэлчилдэг байсан бөгөөд нөгөө охтууд нь ичитэй хамт байхдаа худлаа гинэн цайлганд өргөсгөж чин сэтгэлээсээ хайртай юм шиг жүжиглдэг байсан бол бусад найзуудтайгаа уулзахаараа ёй Ичимуратай үерхэж чадсан ашгүй дээ ёстой энэ яваа насанда ийм баян бойтой үерхэн гэдэг бол аз завшаан гэд ярьж байдаг байсныг нь ичи мэднэ. Тиймээс ч үерхдэг байсан охтуудтай хайргүй бүр хайр гэж юу байдгийг ч мэдэхгүй гэсэн үг. Түүнийг ерөөсөө охтууд баян царайлаг тэгээд ханхүү гэсэн үгээр л тодорхойлдог байсан. Гэтэл одоогийн харилцаа нь хэдий гэрээгээр ч гэлээ дэндүү нандан хайрламаар үерхэлээдэг. Фестивал болох өдөр болж байгаа ч гэсэн Ёй ичидээ эвлэрээг болохоор бараг л явахгүй гэж шийдсэн. Оожи асуухаар манай найз явахгүй гэсэн угаасаа ичимхий хулчхар тэгээд нөгөө үнэ харахаар ичээд айгүй хэцүү байгаа юм шиг байлээ гэхэд Оожи минь харин ухаантай зэлэг юу яриад байгаа юм бэ? Тэр тусмаа явах хэрэгтэй юм шүү. Угаасаа тэр хүндээ сайн болохоор хайртай болохоор тэгэж их догдолж ичиж сул талаа харуулахгүй гэд хичээдэг байлгүйдэгэ хэлцдэг. Ингэж хэлсэн нь Ёй сайн найз нь битгий маягл гэд нэг зохиж байгаатай л адил санагдаж гинэт ухаан ороод далжитлаа гараад гүн шүү дээ. Тэгэд хоёр найзаасаа Юката асуугаад азар Нобара түрээсийн газар мэддэг болж таарад гялхан шиг л линкийг нь шидэж байна. Фестивал дээр харин Ичи найзуудтайгаа ирсэн. Найзууд нь Ёйг асуухаар мэдгүй
вэ? Хамт явах хിവэрэмэ өдөр гэсэн чи хариу өгөөгүйгээд утсан хартал өөрөө мессежийг явуулаагүй байдیں۔ Яаж итл утас нь 2% хувьтай ойрхон цэнэглэгчтэй дэлгүүр байхгүй сандарч байхаа хажуугаар энэ нэг дэн ангийн гайны охин гайтаад ичи рүү бүр наалдаад чичрээд байдаг шүү. Тэгээд алхаж байтал ёо бүр дүрээрээ ирсэн за. Хараал хайраагаа танилгүй явах тэмчтөө. Нэрээр нь дууцаж байхгүй зугатаад алга болцсон. Арай гэж араас нь гүүгээл барьж авсаж нөгөөх нь өөр охинтой хөвгөлтэй байхад би бол илүү өстэй гэд хардаад байгаа юм чи яах юм. Яг үндэ ёогийн хувьд хөөхөн гэж хэлүүлсэн нь амттай зүйлс дуртай юм уу гэж асуусан нь ичид тэрврүүлсэн гэд бүгд л түүний хувьд анх удаагийнх болохоор ёоиг ингэж эрэгтэй хүн сонирхож байсан анхны тохиолдлоос учраа шууд л өөртөө татагтаад байна гэд бодогдуулчихвал амархан охин байна да гэд буруу ойлголт төрүүлж өгье гэсэндэ хүндий байсан төдий. Дотроо бол ичи надад илүү татагдаасай, надад дурлаасай, намайг илүү халамжлаасай л гэж хүсэж байсан гэл бүх хүннээ л хэлнэ. Ичи тэгэл энэ бүхнийг сонсоод өөрт нь хайртай болсон гэсэн үгүй гэл асуухад эргэлзэх зүйлгүй ёо тийм гэж хэлснээр ёоиг эргэж хараад бага аваад өөрлөө нь ихтлэн харахыг хүснэ. Эргэж харах төдийд л шууд тэрж авахд ёоид ичигийн зүрхний хүчтэй цохилт нь мэдрэгцээр ичич маш их догдолж чангаас чанга тэрхэн зэрэгцээ хайртай охиноо хүзүүн дээр нь гарн дээр нь үнсэж сүүлдээ бүр уруул дээр нь яг үнсэх гэж байдیں۔ Хангалтгүй байна гэд. Ёо мэн юу хүнтэй үнсэлцэж үзээгүй бэлтгэлгүй байна дараа болъё гэж байна. За ингээд манай хоёр ерөнхийдөө гэрээний үерхлэн дуусаад аль бие осоор үерхээр болсон гэсэн үг шүү за. Зуны фестивалыг хоёулаа хамт өнгөрүүлж үнэхээр аз жаргалтай байгаа нэгт харагдчихээн. За тэгээд сургууль дээр очиод найзуудаа аль бие осоор үерхэж байгаагаа хэлэхэд нөгөөд нь гайхах, баярлахын зэрэгцэд найзуудаа бүр илүү дотн танилцуулах чинь. Үгүй тэгээд ёо мэн анх удаа үерхэж байгаа болохоор яах ёстойгоо ойлгохгүй баахан дүрм гаргачих. Ичиж за миний бэб. Одоо болоо. Хоёулаа чин гэрээгээр бичинхнээсээ үерхэж агаа штэ гэж байна. Гэхдээ жижиг сажиг зүйл гэх юм уу наад зах нь хичээл тараад сургуулаас 2 км холцсны дараа хөтлөлцөх одоохондоо найзуудаас бусад хүмүүстэй үерхэж байгаагаа мэддэхгүй гэх мэт зүйлсийг дагаж мөрдгөр болдог. Хамт харих замдаа манай охин ёо яах гэж 2 км гэж хэлвэ арай гэж таалагдсан үнтэйгээ үерхсэн байдал гэл тисгүй очивол хацар дээр нь шоп хийдэл үнсэд авсан. Тун удахгүй найз залуутай болсон анхны зуны амралт нь эхлэхнэ. Гэхдээ зуны амралтаар ёо гэрийнхээ ажилуулдаг Карины газар туслан дээр нь хичээл номгээ завгүй нөгөөх нь болохоор хонот өнжүүтээр гой аялье гэдэг. Ёо жахаа айгаад найзуудтайгаа л хоногоор явна гэд хэлчихэж байгаа юм чи. Тэгээд Кобед ичигийн хувийн эдлэн байшинтай тийшээ явахаар төлөвлөж байна. Үгүй тэгэл бас харих замдаа хоёулаа догтлсон мэдрэмжээ нууж чадахгүй тэврэлдээд ичи дисгүй чихэн дээр нь үсэж хаяад ёо бүр бантаал гэрлүүгээ гүгийсгий. Ингээд удахгүй аялах болохоор найзуудаасаа тусламж аваад өөртөө хизээж өмсөж байгаагүй даашин зээмэг гэх мэт зүйл худалдаж аваад эмгээ тайлхаа мартаад ажил дээр очицсон чи оожи хараад ваавлта эмэг зүхийг чи харж байгаагүй юм байна. Манад орж ирдэг нэг залуугийн завхартай их төстэй маа гэдیں тэр нийж штэ. Тэгээд ёо ич яах вэ оожид ичидээ үерхэж байгаагаа хэлцдэг. Оожи бүр илт царай нь хувраад угаасаа ёоыг сонирхдаг байсан гайгүй талтай байсан л та. Яах аргагүй харамсан. Аялах өдөр болжээ. Охид төрүүлээд ирсэн ичиж найзуудтайгаа удахгүй ирлээ. Кобед ирээд зугаалаад гадаа угаасаа нэлээд халуун байсан болохоор сүүлдээ ичигийн байшинд очиод амархаар болдог. За тэг яах аргагүй баян юм бинлээ. Орой олоход ичи маань хоёулахна баймаар байна гэд найзуудыгаа унтсан хайгуур нь манай хоёр нууцаар хулгайгаар уулзаад энэ хоёроос алнаа нэрээ. Тэгэд маргааш нь найзуудаасаа тусдаа хоёулахна болцохоор болоод унтахаар олсноо. Буцаад ёо өрөөнөөсөө гарч ирээд тэврүүлнэ гэж эрхлээд хөөе. Тэгэл дахиад зүрхэн догтлол өрөөнд орчиж байгаа юм чинь. Дотроо бас үнссэн бол гоё яахгүй юу гэж бодож модод байгаамаа. Өглөө нь мангар ирцэрцээ хоёр найзаагаа бараг өстөж сэрээгээд хувцас сонгуулж байгаа юм шиг байгаа юм. Ичиг харалтаа байдгаараа ганган дээрээ тавьсан байгаа бол ёоич ялгаагүй анх удаа хайртай хүндээ зориулж даашин зөмсөж эмэг зүвгээд нилээдгүй эмгтээлэг болчиж ийм төрхийг нь ичи анх удаа л харж байгаа болохоор хөөхөн байгааг нь найзуудтай харуулахаас хүртэл харамлна. Манай хоёрын болзоо маш гоё үргэлжилж болзооны төгсгөлд ичи ёоиг маш ихээр нандинан духан дээр нь үнсэж байгаагаар тэдний үерхэл дэндүү хөөхөн байна гэмээр бараг атаарах жишүү те. Аялал дууссан ч ёо ичигээ ажил дээрээч боцоор ажиллаач хийж чадхаа айлаа шүү. Зуны халуун болцсон болохоор үйлчлүүлэгч байхгүй.
Ингээд ажил ичиж орж ирээд араас нь үйлчлүүлэгчийн хуваар оожиж ороод ирлээ дээ. Төрүүлж ичи гарангуутлаа Харушка нэг завтаа өдрөө гэртээ урьж ийна хоёулахнаа манайд такояки болзоо хийгээл гэж ин. Энийг нь дотор сууж байсан оожи маш нухацтайгаар харсаар. Дүү нартаа хичээл зааж өгөхдөө ичигийн гэртээ урьж байгаа талаар бодоол. Яана хэрвээ би гэрт нь очивол ганцаараа очих юм бол бид хоёр бараг л үнсэлцэх байх таа гэж бодоод байна. Даанчтэй завгүй байгаад байдаг. Маргааш нь аав нь хөөрхий чаваас хоолны хорлого авчиж хоолны газраа дэлгүүрээ гял саагаараа абуужийн имлэг явлаа гэж чавхтчлаа өө. Энэ үеэр Ёй зав гарсан болохоор ичи дээр очив гэж ботсон боловч Оожи дүүгийнхэн төрсөн өдөр гээд хамт бэлэг сонголцоод өг гээд завгүй болгочлоо. Ямар ч тач хамт явж бэлгийн сонгоод амтцай зүгэл авч өгөөд жаахан ярилцаад талхаж идэл Оожи нэлийн сериосны царай гаргасан. Чи надад сайн хүн байгаа юу гэж асууж байсан. Одоо хариултыг нь өгье. Миний хайртай хүн яг урд минь зогсож байна гэд хайраа илчилчдیں۔ Тэгэл шууд чангаас чанга твэрж аваал заяо. Би анханасаа чамааг эмэгтэй хүний хуваар харж исэн. Шууд л чамд дурлсан юм шүү гэдгийм байна. Өөр юу ч ярихгүй тэр хоёр яг энэ огтлцлоос хоёр тийшээ. Оожи Ёйг орхиол яваад өгнө. Үзэгдэл солигдоход Оожигийн өмнөх түүх багасаа л сурлагдааж сайн өндөр бүр балаагүй спортоор хичээлдэг хөөрхөн байсан болохоор октод их л шохоордог байсан юм байна. Гэхдээ Оожи охтуудтай яагаад ч юм харилцаж чаддгүй болохоор юу ярихаач мэдгүй их л хэцүү байдалд байдаг байж. Тиймээс аль болох охтоос зайгаа барьж сүүлдээ сургуулаасаа шилжээд зөвхөн эрэгтэй хүүхдүүд л суралцдаг хөвгүүдийн сургуульд орсон. Нэг өдөр хичээлээ тараад амттай Карины газар адыг санаж тэнд хоол идэж байтал манай Ёй Оожигийн зүрх сэтгэлийг татаж тэр анхны харцаар Ёйд дурлсан юм байна. За тэгээд манай Оожи угаасаа Ёйд хайраа илчилсэн. Энийг сонсоод Ёй үнэхээр шокийн байдалтай байсан ч удалгүй Оожигийн араас гүйсээр дотроо хизэнээс эхэлж надад сайн болсон болоо гэж бодоостой. Арай гэж гүйцэж очоод өдийг хүртэл анзаараагүй үнэхээр уучлаарай гэдэм байна. Оожич угаасаа ийм зүйл болохыг мэдчихсэн болохоор өмнөгшгөө ажлын найзууд байцгаагээд буцаж алхахдаа хаягдсан гэдгээ хүлээн зөвшөөрж байна. Энэ үеэр Ичигийн хаалгыг багын сайн найз Ёшко тогшоостой. Ёшко Швейцарт суралцдаг амралтын эхэлсэн болохоор төрдөө ирсэн бөгөөд ер нь л энэ хоёр хамаа намаагүй сайн найзууд гэдэг нь ярианаас нэгтээдэг. Ёшко ч Ичитэй уулзаагүй утсан учраас гадуур гарч хамт хоол идэх гэсэн ч нөгөөх нь би одоо найз охинтой болсон гадуур мадуур хамт гарахгүй гэд гүрийгээд өмнө нь үгэрдэг байсан охтоо ингэж ярьдгүй байсан болохоор Ёшко анзааралгүй яах вэ? Ямархоо охин гэхээр их л нууцлаг амттан дуртай гэхийг нь сонсоод чи тэгвэл надтай хамт миний крашлаад байгаа залуугийн ажилдаг хоолны газар руу хамт явчих. Би оронд нь чамд амттай зүйлс зардаг газар зааж өгье гэсэн биш. Нөгөөх нь уугаантаас дуртай наргагүй зөвшөөрч байна. Нөгөө хоолны газар руу ноцсон чи Ёшкогийн крашлаад байгаа гээд байгаа залуу нь Ёйгийн аав нэдий хүй. Тэгээд ий чи хэлгүй яах вэ? Манай найз охины аав нээштэй баллаа минь гэсэн чи нөгөөх нь үгүй хүүхэдтэй бол бид хоёр бүтггүй юм байна ч гэж ах шиг. За мэдээж Ичиг өөр охинтой орж ирэхийг Оожи харсан. Тэгэл найз охинтой байж арай л хитрээд байгаа юм биш үү? Би өөрийнхөө мэдрэмжээ Ёйд хайртай гэдгийг хэлсэн штэ гэд юм да. Энэ хоёр даанч үргэлжлүүлж ярилцаж чадаагүй за. Гэхдээ л Ичи одоо юм ботсон байгаа л да. Удалгүй зуны амралт дуусаж хичээл орсон ч Ёй Ичитэй Коби руу хамт явснаас хойш огт уулзаагүй ажил дээр нь хоол идэх гэж ирэхтэн л нэг удаа хальт таарсан гэдгийг нь найзууд нь сонсоод шок. Хүүе та хоёр ч үгэрч байгаа эцтэй. Жаахан дотны айлдаа энэ ч тоо Ёй одоо битийг хүлдүүрээдэ. Жаахан санаачлагтай бай гэж хэлсэн үг нь нэр тийштэй гэж бодогдуулсан уу яасан. Хичээл орохоос өмнө нууцаар гяс уулзаад тараад болцохоор болж байгаа. Гэхдээ л Ичи Оожигийн хэлсэн үгийг бодоол байна. Даанч болцох гэсэн биш Ёшкогийн зааж өгсөн амттангийн газар дэндүү алдартай болохоор битүү очир. Ядчихад гадаа нохоо гаслам халуун байгаа учраас манай хоёр идэх уух юм авч яваад Ичигэнд очихоор болж байгаа маа. Хөөрхий тэгэл хоёулаа сандраад яг уучраач болохгүй эхлээд юутайж авсан юм уух гэсэн ч гахаж цацаад нэг л ивэ олдгүй. Ёй үнэхээр их сандарч зүрхэн дэлбэрэх гээд байна гэл үнэ хэлсэн чинь Ичи шууд духан дээр нь үнсээд тврээд бүр дараад авлаа. Тэгээ яг уруул дээр нь үнсэх гэснээ шууд болоод Оожи та хоёрын дунд ямар нэг юм болсон юм уу гэд асуучдаг. Гэхдээ Ёй гим хийгээгүй ээж ижил яаж мэдсэн тэрийг гээд сонио хариулт өгч мангартд юм да.
Тэгээ ах уу надад ингэж сэтгэлээ илчлээд би хүлээж аваагүй гэд үнэ хэлсэн ч хамгийн гол нь энэ бүхнийг хаанаас олд мэдсэн гэхээр Ожи Ичид хэлсэн штэ. Бүр хэлэхдээ тэдний хоолны газар Ёшко гэд нэг охинтой хамт очсноо хэлсэн чинь Ёи зөрүүлж уурлаад нөгөө охиныхын зургийг заавал харахын гинэ. Харсан даруйда яагаар ийм хөөрхөн охинтой найзууд байдин гэд уцыг нь шийдчихлээ шүү. Ингээд болоогүй. Ёыг үнэхээр завгүй гэдгийг ойлгодог ч гэсэн жаахан зав гарсан цагаа өөрт нь биш өөр залууд зарцуулаад Ожиг харах харц илүү дотно бөгөөд баг өөртөө нь биш Ожитой үерхэд байсан юм шүү гэж хэлснээс болоод Ёи чин сэтгэлээсээ гомдоод дэрээр цохиол гард гүйчлээ. Энэ бүх хугацаанд Ёйл ганцаараа догдуулж Ичиг хайрлаж сэтгэл зүрхээ зориулсан юм байна. Харин Ичи огт тийм биш байсан юм гэж юу гэл дараатлаа уйлаад эм орж ийна. Өчигдрийн үйл ойлголцлоос болоод Ёин нойргүй харааны шилээж зүгээгүй сэтгэл санаагаар унсан байдалтай сургууль дээр ирсэн бол Ичи ч ялгаагүй хоёр найзаагаа гуугаад шууд хичээлээ тасалсан. Тэгэд гомингийн газар гомбироод бодлогошрон сууж байхдаа Ёиг үнэхээр их гомдоосон гэдгээ ухаарал хумгүй алдартай амттан зардаг дэлгүүрийн хаягийг Ёшко найзсаа заалгаад хар халуунд тийшээ л явж ах шиг. Ёй мань харин ажил дээрээ сэтгэл санаа нь шал уур газар очсон захиалгач буруу аваад нэлээд асуудалтай ингэж нэг юм оройч болж хоолны газараа хаах үеэр Ичи ирвэ. Тэг ядж хахад Ожи чи яах гээд байгаа юм гэд Ёйг хамгаалаад болдгоо хариуд нь Ичи за миний гөгшөө одоо болоо. Ёй бол миний найз охин. Тийм болохоор чи бид хоёрын асуудалд оролцохгүй байвал сайн байна гэснээ нэг газар л уул чирээд явж өгч шүү. Тэгсэн нөгөө алдартай амттангийн дэлгүүрээсээ бүр маш олон амттай авцсан гомдоосон дуучлаарэ гэд хөөхөө уучлахгүй юм да. Хамгийн гол нь яаж аргатахаа мэдэхгүй болохоор тэр хар халуунд очрлож зогсож байгаад Ёйдол зориулж авсан юм байна эдгээр амттанг. Энэ их сэтгэлийг нь мэдэрсэн Ёйч игдүүн хүрээл тэврэл авна. Ингээд манай хоёр анх удаа үнсэлтлээ гэж. Одоо л би бинээ илүү их ойлгож байгаа юм шиг байна. За ерөнхийдөө бол ингээд манай аниме энэ хүрээд дуусж байгаа. Ёи Ичи хоёрын санамсаргүй байдлаар таарсан мөчөөс хэлсэн энэхүү хайрыг хөв тавилан гих том агуулгаар илэрхийлж болохгүй байсан ч гарцаагүй нэг нэгэндээ дурлжээ. Тэд энэ өдрийг ч ялгаагүй гарцаагүй мартахгүй байх. Тэгэхээр та нар минь харж байгаа зү би ганцаараа гэж гуниглах огт хэрэггүй. Цаг нь арай болоогүй байгаах. Хөв тавилангаараа уулзрах нэгэн чинь яг тэр цаг хугацаанд тэрхүү огтлолцол дээр чамтай уулзрах гээл хорон мөч бүхний нандинан хүлээж байгаа чинь билүү. Бүгдээрээ сайхан хайртай уулзраарай. Гэхдээ цаг нь ирэхээр хайр дурлалд яарч сонголт хийх хэрэггүй шүү дээ. Зүрх. Тэгээ манайхан subscribe дарахаа мартваа. Тэгэд аниме нь хэр таалагдсан бэ? Гоё сэтгэлээ бичээрэй. Энэхүү аниме 2 дугаар бүлэг гэж байхгүй ингээд дуусчаа шүү за. Хэрвээ би тайсан бол би чамайг үнсээ дүүхэн. Хэрвээ цаг хугацаа зогсвол хэрвээ би чамайг үнсэвэл амьдрал минь ингээд дуусаагүй хөт бэлэн байна би. Би чамайг үнсээ зөвлөж чинь нарахад Air Force би чамайг зориулж ичээхгүй